дагаж навсгандаг, дарах дагаж далдгандаг, дунд шатны идээчин уугаачин шимэгчингүүд 769 мянган төгрөгийн тэтгэврээр ахмадууд идэх хүнсээ бүхэл эм тангаач авч хүрэхгүй бай. Хурган дарга оффистоо бурхны хүрэг зураг тавих хэрэгтэй. Зогсоолд үнгүй машина тавих хэрэгтэй. Нуур далаа гол усанд очоод хүүхдээ орхичхоод ухаанаа алдсан юм шиг хорхог боодог эргүүлж пижүү уугаад байвал зуны зугаа зууртын гамшиг болно. Даргатай ойр байж, цүнх барьж, хаяа төшвөл 450 саяын өмчтөж 5.5 тэрбумаар үнэлүүлж болдгийм бай. Зуны дэлгэр өдрүүд ирж байна. Цэцэрлэг сургуулж амарлаа. Найр наадам, уул авааны таглаг, ургийн баярууд ойртож байна. Хөдөөгийн сайхны зорих, хөл хөдөлгөөнч ихсэж байна. Яг энэ үед хүүхдэд халтай, хүүхдийн оронд хүүхдээ хайхардаггүй томчуудад дайх хідэн үг байна. Нэг алхахтай хүртэл хорвоотой танилцж байгаа хүүхдээ хайхардаг, хамгаалдаг баймаар байна. Хүүхдийг хүүхдээр нь харуулж орхидог, гадаа гаргаад ганцаарн гин орхиод, ой төөрүүлээд, цоожилж хаяад, усанд живүүлээд, унгаж хуглаад, гимтэж бэртээгээд түлж шатаадаг хүүхдэд халтай дэлгэр зун эхэлж байна. Хаана дор дорноо хариуцлагатай байж хүүхдээ хайхардаг, хамгаалдаг бай. Хичээл амарснаас хойш өдөрт 200 гараа гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж хүүхдийн осол гэмтлийн ачаалал 2 дахин ихсэж байгааг эмч мэрэгжилтнүүд хэлж байна. Хүүхдээ цонхоор арах хэрэгтэй тийм. Тэгээд хаалтгүй өслөд цонхоор унах болоод одоо бас гар нөгөө ягаад гэвэл эцэг их маань гэртээ нөгөө хараа хяналтгүй болоод эхэлж байгаа учраас ихчтэй нөттэй байхтай нэрчдэг. За дээрээс нь тогц цахилгааны асуудал хэрэгж байгаа. Галын асуудал хэрэгж байгаа. За тэгээд халуун тоогоо гэж нэг юм байдаг шүү дээ. Одоо байсаар л энэ тэгээд 0-5 насны хүүхдүүд маань тэрэндээ төлөгдсөн тохиолдол маань байсаар л байгаа. Өнгөрсөн жилд 875 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж өртөж 60 хүүхэд амьсаа алдсан. Нэг жилд сургуулийн бүтэн 2 анги дүүрэн хүүхэд зам дээр амьсгал хурааж байна. Аян замаа автомашины уралдаан гээд андуураад байвал пүүжгээгээ пуужин гэж эндүүрээд байвал хот дотор түгжирсээр байгаад хотоос гараад уяанасаа алдуурсан нохоо шиг ухсгийгээд байвал орон нутгийн зам оршуулгын цаваа болно. Эсрэг урсгалаас ирж яваа машин үзэгдэхгүй харагдахгүй байхад нүдэн балаа төрүүлдэг, суудлын бүсээ зүүхгүй, суг шидэгдэхэд бэлэн явмааргүй байна. Өөр хүүхдээ ухаангүй хайртай гээд урдаа бамбай өмнөө дэр болгодог биш, хамгаалах бүс зүүлэгдэг, зориултын суудалд суулгадаг ухаантай хайр хэрэгтэй байна. Нуур далаа гол усанд очоод хүүхдээ орхичхоод ухаанаа алдсан юм шиг хорхог боодог эргүүлж пижүү уугаад байвал зуны зугаа зууртын гамшиг болно. Эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас бага насны хүүхэд усанд осолдож байна. Насан турш хүмүүс нь өөрсдөө арх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед усанд орж ирээд сэрүүцэн бие сэлдэг гэд. Хүүхдээ хайхардаггүй томчуудаа хүүхдээ хамгаалж хайрламар байна. Тэтгэвэр тэтгэхгүй байна. Өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын 57% нь буюу 10 ахмадын 6 нь хамгийн бага тэтгэвэр буюу 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Юмны үн тэнгэрт тулж хадан давирч байхад 769 мянган төгрөгийн тэтгэврээр ахмадууд идэх хүнсээ бүхэл эм тангаач авч хүрэхгүй байна. Өнгөрсөн 20-аас 30 жилд улс төрчдийн попорсон, улсаа хорлсон, оноо хайсан шийдвэрүүдийн хор гайгаар тэтгэвэр тэтгэхээ болж төрөөс авах татаас нэмэгцээр сангийн ачаалал 5.8 их 80-д хүрсэн. Тиймдээч төрийн ордны төмөр хашааны гадна ахмадууд тэтгэврийн шудраг тогтолцоог шаардаж бүтэн 1 жил жигсэж байна. Ахмадууд бүтэн 1 жил төрийн ордны гороолсны эцэст учирлын засгийн газар нэг юм хариу өгч байна. Тэгэхээр манай засгийн газар бол олон одоо дуустгүй яриаг дуусгах зорилгыг бол бас агуулж ажиллаж байгаа. Тийм учраас тэтгэврийн одоо шудраг тогтолцоог бий болгох одоо шинжилгээг өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Тэнцвэрээ алдаж, цагаан тугаа үргэж, дампуурлаа зарлах нь тодорхой болсон тэтгэврийн санг өөрчлөлт шинжилнэ гэдгээ ерөнхий сайд учрал хэллээ. Учрлын өргөн барьсан хуулиар бол 20-30 жил залуу нас, оюун ухаан, хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ улсдаа зориулж, зүтгэж-зүтгэжгээд 5 жилээ үнэлүүлдэг. Итгэл зүйн нэртэй санхүүгийн залиланг өөгшүүлэх бус Швед, Канада, Австрали зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын загварыг ашиглан баталгаад тэтгэврийн шинжилгээг боддоор хэрэгжүүлж 5 жил нийгмийн даатгалаа хиймлэр өндөр төлөөд өндөр тэтгэвэр авдаг биш 20-35 жил ажилласан иргэн доржийн тэтгэврийг илүү өндөр нэмэх юм байна. 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоологдсон иргэд дээр хэрвээ 10 жил ажиллаад тэтгэврт гарсан байвал 151 мянган төгрөгийг тэр all day security
15 жил ажилласан мөртлөө 700-ыг 69-оор гарцсан бол 176 мянга. 1 сая төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол 10 жил ажилласан дээр нь 140 мянга гээд үйлчлэлтэйгээр энэ одоо зөрүүнүүдийг арилгаж өгөх ийм одоо бодлогыг одоо ингээд санал болгож байгаа гэдгээрээ болвол онцлогтой. Тодруулж хэлбэл 20-с 35 жил ажилласан гэдгээс үл хамааран 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй 10 ахмадын 6-гийн тэтгэвэрт бодит өөрчлөлт орж 2027 оны 1-р сарын 1-ээс эхлэн 1.2 сая хүртэл төгрөгийн тэтгэвэр авна. Нэмээд инфляцтай уялдуулан жил бүр автоматар индексжүүлж нэмэх юм байна. Тэгэхээр өндөр цалин өснөөс олон жил шимтгэлт үүсэн тэтгэвэр авагчид илүү нэмэгдэл очих энэ зохицуултыг хийх гэж байгаа буюу 13 оноос өмнө 1.4 саяар бодуулж исэн бүх иргэдийг 2.4 сая төгрөгөөс тэтгэврийг нь дахиж бодох гэж байгаа. Тэтгэвэр бол даатгал. Хүн гэнэт тэтгэврт гардаггүй тул наан нь тооцоолдог, хуримтлуулдаг, өсөгдөг, түүнийг нь төрөөс урамшуулдаг болох хагас хуримтлалын тогтолцоо хувь тэтгэврийн санг хөгжүүлэх юм байна. 2 сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд 2 сая цалингийн 1%-ийг одоо жилд те 1% хуримтлуулахад 240 мянган төгрөг. Иргэн өөрөө хийж болно. Би ингээд шимтгэлээсээ 1%-ийг одоо хуримтлалтаа өгөө. Сонгож болох нь шүү дээ. Нөгөө нийгмийн даатгалын санд биш. За хуримтлалт өглөө. Тэгвэл засгийн газрын зүгээс 0.5%-ийг дахиад дэмжлэг үзүүлье. Тэгэхээр 360 мянга гэдэг багхгүй. Энэ нэмэгдэнэ. Энийг бид нэр хадгаламжийн хөв арай нэг одоо юу гэдэг нь 16% хүрэхгүй мэхэд багадаа нэг 10%-аар бодоход 396 мянган төгрөгийн хуримтлал үүсэж байгаа. Энийг 50 жилээр бодох юм бол 50 сая төгрөг. Цаашлаад насны бүсэнд ач зээгээ хөтлөөд тэтгэврийн зээл хүсдэг биш. Хагас хуримтлалаараа аялж амардаг, зугаалж хөгжилддөг болох тэтгэврийн шин тогтолцоо улсын их хурлын босго давж байна. Ирэх өдрүүдэд чуулганы хуралдаанаар хэрхэн хилцхийг олон ахмадууд төрийн сүлд өршөөгөөд чих тавин нүд завшилгүй харж байна. Нам дагаж навсгандаг, дарах дагаж далтгандаг, дунд шатны идээчин уугаачин шимэгчингүүд хурган дарга болохоор илүү их хэдэлж ям суудаг гэж ойлгодог бололтой. Амтан бүхэн тэгш эрэхтэй харин гахаа илүү эрэхтэй гэдгээр Хөгжлийн банкны хурган дарга оффист бурхны хүрэг зураг тавих хэрэгтэй. Зогсоолд үнгүй машина тавих хэрэгтэй. Сургалтанд суувал сургалтын төлбөрөө төлүүлэх хэрэгтэй гэж үздэг юм байна. Цаашлаад банкнд хураагдсан үл хөдлөлийг хурган даргын давуу эрхээрээ хувьдаа авахыг хүртэл шаардсан байна. За мөн хятад хэлний 3 сарын сургалтын төлбөрт нэг төлбөр гаргасан байдаг. За дотоод томилт нь бол 3.5 сая төгрөг, хятад хэлний сургалтын төлбөрт нь 3 сая төгрөгийг бол 25 хонд 3 удаагийн санхүүгийн баримтаар төлсөн. Хөгжлийн банкн дээр жишээлбэл 700 мянган төгрөгөөр тухайн аваач гэдэг ийм жижиг хувийн ашиг сургуулиудыг илэрхийлж Хөдөл цемент төрийн өмчийн компанид дураараа дургиж гарын үүсгээ дамлан наймаалж 450 саяын үнэлгээтэй барилгын суурийг 5.5 тэрбумаар үнэлдэг хурган даргыг илчилсэн сэтгүүлчийг 20 саяар торгож байна. Бид нар зураггүй мэдээлэл таах уу эсвэл өөрсдийнхөө зургийг таах юм уу? Тухайн хүний зургийг тавина үстэй. Тэгвэл тэр бүх одоо хүмүүс эргээд гомдол гаргах, тэрнийхэн дагуу тухайн сэтгүүлч редакцийн маш өндөр үнээр торгуулах ийм эрсдэл шууд очиж ийн гэсэн үг шүү дээ. Сэтгүүлчид хурган даргаас уучлаарай, ганхуйг даргаа. Таны хулгай суурийг илчлэх гэсэн юм аа. Таны зургийг ашиглаж болох уу гэд зөвшөөрөл авах байж. Даргатай ойр байж, цүнх барьж, хаяа төшвөл 450 саяын өмчтөж 5.5 тэрбумаар үнэлүүлж болдго юм байна. Төрийн өмчийг хуу хамаад авч болдго юм байна. Дарга найзтай байвал хулгай хийсэн нь биш, илрүүлсэн нь шийтгэл хүлээдэг юм байна. Угтаа бол нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг заавал авдаг хуультай юм. Зураг бүхэл өөрийнх нь болон гэр бүлийнх нь орлого данс, адуу малных нь тоо, бүгж зүүсгэл, үн дэдлийнх нь хэмжээг гаргуулж аваад ил тод мэдээлдэг юм. Аль нь хизээ яаж өсснийг олон нийт харьцуулж харддаг юм. Харин хурган даргын сүүдэр шигч ашиглаж болохгүй гэсэн дүгнэлтийг хүний эрхийн комиссийн хилцээний даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч бас нэг хурган дарга ганц зориг гаргасан байна. Биометрик мэдээлэлгээд бид одоо тавагдал харуулын хуулийн тодорхойлолтууд бас бий. Тэгэхээр хүний нүүр царай дүрс царай бол биометрик мэдээлэл юм аа гэдэг. За яг нийтийн албан тушаалтныхаа хувьд бол энэ хүн гомдол гаргаагүй. Хуу иргэнийхээ хувьд бол гомдол гаргасан учраас энэ асуудлыг бол
цагдаагийн байгууллага шийдэх ёстой байна. Хурган дарга нарт ерөнхий сайд хариуцлага тооцсон гэсэн ч комисс нь хамаагүй гэсэн юм байна. Тамгын дарга л мэднэ гэсэн юм байна. Монгол Улсын ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллага болоод энэ хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга буюу хүний эрхийн үндэсний комиссийн тамгын албан хаагч ерөнхий сайдын мөн одоо эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэдэг, ажил албан тушаалд томилох болон чөлөөлөх, бүрийн эрхийг хэрэгжүүлдэг энэ одоо субъектууд биш юм аа. Хурган дарга нар дараа нь ямар ч дүгнэлт гаргаж мэдэх тул үзэгнэх найзынхаа зөвлөгөөгөөр Бааж хааны зураг тавилаа. Дарга албан мэдээг иргэн гэж тайлбарласан шиг би ч гэсэн хүний зургийг Бааж хааных гэдэг тайлбараа бэлтэж байна.